Оюунаараа юм бүтээх салбарт бол монголчууд чадварлаг тэр боломж нь байгаа. Тэгвэл бас төр болон засгаас бас дэмжлэг хэрэгтэй гэж би бодож байна. Та энэ талаар ер нь юу гэж боддог вэ? Та бас нэвтрүүлэг дээрээ хүсэгтэн хамтлаг бол бор зүрхээр үдийг хүртэл зүтгээд байгаа хамтлаг гэж хэлсэн. Ер нь манай төрийнх нь ер нь хэр дэмжлэг үзүүлдэг вэ? Монгол язгуур урлагаа дэмжихэд тэр тал дээр та ер нь юу хүсдэг вэ? Тэрийг бас мэдмээр байна. Би бас яг энэ тал дээр айгүйх юм бодж өгдөг. Бас яг надад ч бас гоё асуулт байна. Одоо зүгээр жишээ ярилцлагаж ярихад би энэ Солонгосын уран бүтээлчид дэлхийд маш хүчрэг гарч ирж байгаа нь энэ цаана улсын амар том бодлого явуулж байгаа. Тэр уран бүтээлчид яавал одоо би зүгээр яг те уул уурхайг бол ашиглаж болно. Уул уурхай бол мэдээж одоо ашиглах ёстой байх л та. Гэхдээ уул уурхайгаас гадна мөнгө олох тийм айгүй олон боломжууд байгаа юм шиг санагддаг байхгүй. Ягаад гэвэл урлаг соёлоор өнөөдөр дэлхийн нийтэд яг улсын бодлого болгоод дэмжиж ингээд бодлоготойгоор явуулах юм бол уул уурхайгаас тутгааргүй ашиг их орондоо авчрах тийм боломжууд айгүйх байна гэж хардаг. Жишээлх юм бол одоо Солонгосын айгүйх гой хүчрэг хамтлагууд бий болоод одоо өнөөдөр дэлхийн нийтэд одоо ингээд хүчрэг байгаагийн том шалтгаан нь бол улсаасаа айгүйх том зөв бодлого явагдаж байгаа гэж харж байгаа. Тэгээ дээрэс нь яг хуу манай хамтлагийн хувьд бол ерөнхийдөө яг л өөрсдийнхөө л өстой жинхэнэ борч хүрэхээр өдөө хүртэл явж байгаа гэж хамтлаг гэж хэлж байна. Зүгээр сүүлийн үед одоо манай Монголын уран бүтээлчид хүчрэг гоё амжилттай явж болохын том жишээ бол одоо тийм манай хүн хамтлаг. Үнэхээр одоо монголчуудыг тэгэл дэлхийн нийтэд үнэхээр шууган тарьж үнэхээр одоо монголчуудын бахархал болж чадлаа. Энэ дээр бас би бол яг зүгээр би нарийн сайн мэдэхгүй ч гэсэн төр засгаас бас тодорхой хэмжээний дэмжлэг авсан байх гэж бодож байна. Дэмжсэн болов уу гэж би бас боддгийн. Яг энэ шиг бас ингээд монголчууд үнэхээр одоо урлаг соёлоороо дэлхийд гайхамшигтай гоё уран бүтээлүүдээрээ одоо дэлхийн нийтэд том хүчрэг байж чадах том жишээ бол энэ гэж би харж байгаа. Одоо тэгээд цаашдаа ч гэсэн маш сайхан уран бүтээлч төрөх байх гэж бодож байна. Одоо бас тэгээд дээрээс нь бас яг хуу гадны лейбл компаниуд айгүйх дэмжиж ажиллаж байгаа багтаа. Гэхдээ Монголд бас нэг юм монголчуудын нэг тийм продюсер одоо яг жинхэнэ мэргэжлийн продюсер бас тийм лейбл компаниуд бас бий болоосоо гэж айгүй хүсдэг. Бас Монголын уран бүтээлчтэй дэлхийд таниулах. Яагаад цаана Монголын өөрсдийнх нь менежмент баг ажиллаж болдгоо гэдэг айгүйх боддог байхгүй юу. Жишээлх юм бол манай хамтлагч нь 2008-9 онд Америк Канадаар тур хийсэн. Америк Канадын нийлээд 10 хотод аялан тоглолт хийсэн. Тэр тоглолтыг бол айгүй гоё аялан тоглолт болсон. Тэр тоглолтыг бол монголчууд өөрсдөө зохион байгуулсан. Зүгээр л Монголд байгаа манай Мэе Хандаа гэд хоёр найз маань гээд гоё зохион байгуулж чадсан. Тэр бол ингээл монголчууд өөрсдөө хийж боломжтой гэж бодож байгаа байхгүй. Тиймэрхүү байдлаар монголчууд бол асар их боломж чадварууд бол байгаа. Тэрийг гоё нөөц болж байгаа бүгдээрээ гоё ашиглаж ажилласаа гэж аяг хүсдэг. Бас нэг миний хүндмээр байгаа сэдвээ гэвэл жишээ нь гадаадд байгаа монголчууд монгол соёлоо илүү сонирхдаг. Харин Монголд байгаа бид нар бол монгол соёлдоо нэг ач холбогдол өгөхгүй байгаа юм шиг надад анзаарагддаг. Нөгөөтэйгүр гадаадууд монгол язгуур урлагт бол ингээд бүр дурлаад байгаа. Бүр монголчуудаас илүү гэж хэлмээр. Тэгээ бас би тавас ер нь хүүхдүүдтэйгээ хамт бичлэг хийгээд байгаа, охинтойгоо хамт дуулсан, хөмөлсөн мөн бас саяхан бас хүүгийнхаа даах өсний найраас нь баяр үргээ. Яас анхны удаа хөмий сонсож байгаа тэр маш хөөрхөн бичлэгүүд байсан. Одоо эцэг гэдэг үүдээс ингээ харангуут ер нь хүүхдүүдтэй Монгол эцэг эхнэр энэ технологийн эрэнд яаж одоо үл соёлоо танилцуулах хэрэгтэй вэ? Ер нь яах хэрэгтэй юм бэ? Би бол одоо ингээд
Миний өөрийн хүүхэд нас бол одоо жинхэнэ Монгол ахуйд өссөн. Одоо ингээд өвөлдөн хичээлдээ сургууль зуун эмээ өдөр очиж мал малдаг. Тэгэл яг жинхэнэ Монгол ахуй амьдрал өссөн болохоор илүү их одоо тэр амьдралд аягүй хайртай. Тэгээ өнөөдөр бол одоо монголчууд тэр Монгол одоо яг нүүдэлчин ахуй амьдрал мал аж ахуйч тэр амьдралаасаа бол одоо нэгсэнд бол асар хурдтай холдож байна. Ингээд за энэ нь бол мэдээж одоо цаг үеийн дагаад мэдээж одоо ингээд ийм хотчил суурьшилын амьдралын бий болоод яг тэрийгээ дагаж байна л да. Тэгээд өнөөдөр би бас хүүхдүүдэд айлхаар Монгол амьдралтайгаа ойрхон байх, Монгол үндэсний гэсэн юм мэддэг байх гэдэг талаас нь хүмүүжүүлж одоо айлхаар ойлгуулахыг аягүй хичээдэг. Гэсэн хэдиж хүүхдүүд маань бол одоо ингээд орчин цагаан дагаал манай хүүхдүүд бол одоо язгуур урлаг гэхээсээ илүү ингээд рок pop орчин үеийн дуунуудыг агиух сонирхол дуулдаг. Тэр нь бол мэдээж тэдний буруу биш. Гэхдээ би бол одоо айлхаар даавн бас нэг ардын урлагийн хүмүүний учрыг удах чирээ үеийн бас нэг өв саяла сайн мэддэг байх байднээс бас агиух бас хичээдгээ бас зааж өгдөг. Тэгээ дээрээс нь хүүхдүүдийнхаа бас те хүүхэд насыг гоё мөнхөлжүүлдэ. Хүүхдүүд маань бас хүүхэд байхдаа ийм хөөрхөн байх үеийг нь ашиглаад бас ингээд агиух видео хийж одоо тий гоё яадаг. Тэр нь бас хүмүүст агиух таалагддаг юм шиг үлээ. Одоо жишээлх юм бол хүүгийнхаа бас нэг хүүхэд насыг ингээд нэг ийм гоё жижигхэн бичлэг. Гэхдээ би тэрийг ерөөсөө сошиал яана гэж бодоогүй зүгээр ингээд хөдөө явж байгаа технэрийнхээ утсан дотроос олж байгаа байхгүй. Ийм бичлэг тэгсэн чинь аль үжи манай хүү агиух хөөрхөн том болцсон. Жохон багийнхан бичлэг байсан. Тэгээд тэрийг хийсэн чинь хүмүүст агиух таалагдсан. Тэгээ дээрээс нь бас охинтойгоо бас нэг хөөрхөн ардынхаа дууг бас гоё дуулж монголчууд чинь гоё ардын дуутай. Тэгээд Монголынхаа юм төвшөр хөгжмөөр ингэж тоглож болдог. Тэгээ дээрээс нь хөөмигөөр ингэж хөөмөлдөг гэдгийг харуулахын тулд охинтойгоо бол тэрийг аягүй гоё бичлэг хийж оруулсан. Тэр нь бол яг хөө зүгээр хүмүүс бол одоо бараг л хүний анхаарлыг татах гэдэг нэг охиноо ашиглаад байгаа юм шиг санагдаж магадгүй л үгүй. Би бол зүгээр л энэ цаг үе мөчийг одоо сошиалд мөнхөлжүүлдэг хүүхэд одоо хүүхэд миний охины хүүхэд нас нь ингээд тэрэнд гоё бичлэгэнд дурсамж болж үлдэх том болсон хойно магадгүй ааваасаа хойш тэр цаг мөчийг бас дурсаж харж байвал бас гоё юм болоо гэж дүүгээр бас хүүхдүүдээ бас айгүйх тийм хүүхэд насыг нь бичлэгэнд оруулахыг хичээдэг. Надад тэр бичлэгийн доор нэг комент таалагдсан бас олон лайктай байсан л да. Жинхэнэ үс соёлоо дамжуулах жишээ бол энэ байна. Тэгэл ялчгүй аав ээжээс жишээ авч хамт дуу дуулж ил тэр ингээд дамжаад явж тэр амар хөөрхөн байсан. Та